Эцэгтэй туслах нь дахиад л Өвөр Хангай аймгийн агуулгын худалдааны төвд байж байна. Би ер нь номин руу орж ирэхээр яг л нэг ах トゥ хамаатан саднууд орж ирж байгаа юм шиг болдог болчихож байнга ирсээр хагаад хамгийн гол нь би хаана юу байгааг бүгдийг мэддэг болсон. Бүр хідэн төгрөгийг ч бараг мэднэ. Та нар надад таарлал туршаад асууж үзээрэй. За би бараагаа цуглууллаа. Уншилт. Надад тэгэхээр хэдэн төгрөгийн? Таны тоо 280 мянга төгрөг. Таны бонус 100 мянга. Тэгэхээр 100 мянга. Хасуулсан дээр хаа. 100 мянга чи бүгд тасагдана. Тэгээ 150 мянга төгрөг те. Ингээд би цуглуулсан өмнөх аймгийнхаа авсан барааны бонусаар 100 мянга төгрөг хасалчих. Тэгээд 250 мянга төгрөгийн бараа аваад 150 мянга төгрөг тушаалж байна. За ингээд хамгийн аваад явлаа. Энэ хаврын улирал үнэхээр айлгүй юм аа. Яасан? Өглөөхөн гоё бид нар юм гоё нартай, засан хайсан, дулаахан нутгаас гараа явсан. Одоо тэгсэн чинь завхан төрөөд ирсэн чинь бүр ингээд цас ороод өстой нөгөө нацаг дорж байгаа шүлэг гэдэг штеп. Мөнх тэнгэрийн дор мянган хавар гэж. Тэгэхээр энэ хаврын аашнуудыг хийсэн байж штэ. Одоо л ойлгож гин. Гэтэ ирж яваа цаг юм чинь гайгүй хөө. Одоо би Завхан аймгийн Досон Цэнгэл сумын Оргих багийн малчин эцэгтэй мандах гэрэл эцэгтэй рүүгээ явж байна. Ямар гоё холбоотой нэртэй юм бэ? Оргих баг. Мандах гэрэл. За ингээд явлаа. Машиндаа суугаад ойрхон ирсэн байгаа. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За хүрээд ирлээ дээ. Сайн явж ирлээ. Завхан аймгийн Досон Цэнгэл сумын Оргих багийн мандах гэрэл эзэгтэй дээрээ эзэгтэй туслах нь хүрээд ирлээ. сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. За. Сайн байна уу? Сайн байна уу? Хөөе шайно. Чи яасан бүлэш юм уу? За. Засаад ирлээ уучлаарай. Өөх энэ ямар гоё. Ингэж ардээ. Оо энэ ахыг арай. Яг хөдөл ингээл суугаад авах. За дараагийн сайхан урж байна. Сайхан урж байна. Сайхан урж байна. Угааш гүрги бэнгчүүд сайхан урж байна. Сайхан. Бид нар чинь машинтайгаа бүжгэлсээр агаал ирлээ. Цаас ихтэй. Тийм байна. Машина чирж нэг бүжгэллээ. Машинууд чи хоорондоо аягүй гоё чирж мэрж бүжгэлтэй биш үү? Цасан донд. Нэг чирээл, нэг болол, нэг ард ардаас нэг ингэ бүжгэлээ явдаг штэ. Тэр үсгэл юм бол. Тэгээ засны ямар их байна. Цаас ихтэй хатуу. Хатуу юм тий. Өнгөрсөн хатуу. Тэгэл жоохон явж яснаа доошо засан цөмрөөл орчих юм тий. Ямар хөөрхий нийт юм бэ? Жоохон өслөө.
Өмнөх хэлээдгэж. Чи борцгонд. Хөөх энэ танай борцог юм уу? Тий. Хайрмал цагаан сараар хайрмал ингэж хийж эдийг өрдөг. Энэ хайрмал гэдэг юм уу? Тий. Энэ бас танай борцог юм уу? Тий. Төрлөөр нь хийд юм шүү дээ. Энийх болохоор яг уу Наад чинь дан тостой борцог хөөмөл хөөлгөөгөө зүгээр шар тос хийгээд зурцсан яг л хайрмалынхаа зууралтаар борцог хийдэг. Үлдснээр нь тоо. Тий. Энэ ямар гоё юм бэ? Өглөөрөө гоц манай энэ Бид нар чинь сая айлда гадаа нүцгэнгүүгэл гадаа өсөө байгаа гэсэн чинь энэ дэш чинь өвлөр үйж шүү дээ. Тэсэн айлаагүй. Яасан сайхан сүртэй харагдсан юм бэ? Сая холоос ирж байгаад танах чинь танаа хашаа энэ чинь ямар гоё тий. Хашаагаа үргэлжлүүлээд гэрт дотроо ингээ гараа шууд мал руу гарахад амар юм уу? Танах энд хэдэн жил болж байгаа? би ч дөө өсгөөсөл өдөө хүртэл энд байж ин та. Өө тийм аавынхнаас энд байсан гэсэн үг үү? Юу аавынхнаа 3 үеэрээ орон нутгалч юм да. Энд үү? 3 үеэрээ? Тий. Тэгвэл бараг 100 жил болсон юм шүү. Энд амар гоё өвөө нь байсан. Тэ өвөө юм хоёр нь байсан. Тэ аав ээж хоёр нь. Дөрөв дэх үеинд байх юм уу? Одоо байх л л. 2 хүүтэй. 2 хүүтэй, 2 охинтой. 2 охинтой. 2 нь эмэгтэй эрэгтэй 2 ихэрдээ ингэцүүлээ. Дунд нь охин банд 2 ихэр. Том нь хүү. Том нь хүү. Бага нь охин. Би ч аль тэгэл гадлахын за миний хийх юм хэр байна гэж хартай. Тэгтээ сүртэй ах тус маань надад их сайхан санагдав. Тухтай санагдаад байдیں۔ Айлууд маань тухтай сайхан үйлчтэй юм байна. Мал ахуйгаа дулаахан байлгад юм байна гэж боддог болчиход орсуулээд. Эцэгтэй яах юм гэж чимээгүй бодох юм уу? Туслахтаа баснаа баярлж байгаа зү. Баярлж байна. Чи дотроо бодоод энэ туслах маань ингээл хідээс суугаад байгаа юм байна. Хөлмөл ачаасаа цаа. Эцэгтэй дөр хэлэх юм юу вэ? Одоо өнөөдөр шууд ажлаа хийгээл эхэллээ. Өнөөдөр юу хийх юм? Өнөөдөр одоо тэгэл малынхаа дижээлээс ахуулаад өглөө босоод дижээлээ өгнө. Тэгээ мал төлж байгаа болохоор нөгөө шим муутай хургаа өгч, өдрийн 3 өгчдөг. Өглөө нэг 9 цагийн үед нэг өгч, өдөр нэг 2 өнгөрөөж нэг өгчээд орой 6-аас 7-гийн хооронд нэг өгч. Хэдэн урах шиг гарав? Одоо л эхэлж байна. Танах ч нэр одоо хамгийн хүйтэн сум нь уу? Хамгийн хүүтэн л. Хамгийн хүүтэн сум. Монголын тий. Би увсын тэсэг гэж бодож исэн байхгүй юу? Тэгсэн чинь тэсээс хүүтэн гэхэр чинь бүр тэст бол бид нар бас нэлээ чартаасан шүү дээ. Тэрнээс хүүтэн гэхэр чинь тий. Хүүтэн өвдөө юм уу? Хэдэн градуслах вэ? 40 мөч тогтмол ч дөвөл хаяа. Үй. Манай эцэгтэй бол сурцсан уу? Хүүтэнд. Эцэгтэй айлсан энэ сум уу? Гүх Тэлмнэх Цахаа аймгийн Тэлмэн сум. Тэлмнээс бэр болоод төрөд ирсэн юм уу? Тий. Яс эхлээд амж таарсан уу гэж. Тэлмэн ч гэсэн ер нь нэг дулаахан биш. Тэгтээ яг энэ тосонг бодоход арай л дулаахан дөө. Таяр чинь аймгийн авраг малчин. 2024 гэж шүү дээ. Баяр хүргэе. Баярлалаа. Тэгвэл бас хэцүү жилд авраг малчин боллоо шүү дээ, тий? Айлын зүтгүүдүү дижээлтэй жил аймгийн авраг малчин. Сарсныхаа босгон дээр хартж аваад. Сумын залуу авраг малчин 2018 онд болсон юм байна, тий? Та хоёр маань дүүлжтэй ингээл яваад байгаа юм шүү дээ. Ингээл тий. Ингэж явах чинь хөдөлмөр хэрэгтэй шүү дээ. Тэр хөдөлмөрлөө л зөв. Өстөө сайхан харагдаж байна гадаа ахуй байдал ч үнэхээр гоё. Би бүр ингээд энэгээр ингээ өдөржин явмаар санагдчихлаа. Одоо би хөөрхөн эцэгтэйхээ гэр бүлд нь өглөөний цайг нь хийж өглөө. За манай гэр бүлийн гишүүд бүгдээрээ гадаа ажилдаа байгаа. Ороод ирэхэд нь халуун галтай хоол цаамттай сууж байна. Эцэгтэйгээ баярлуулад гэр бүлийнхний баярлуулъя. За би тэг өглөөний цайн дээр юу хийх вэ гэвэл хүүхдүүдэд нь банантай, гүзээлзгэнтэй, сүттэй смути хийж өгнө. За тэгээд гойм. Надад гойм байна. Гой хэлбэртэй. Мотлуу гойм. Энэ гоймонгороо салат хийж өгнө. Нилээ их ажилтаа учраас нилээ их юм хий гэж бодлоо.
За Мотлоо гомингийнхаа тухай бас яри. Мотлоо гоминг заавал хэрэглээрэй. Яагаад гэвэл Мотлоо гоминг таныг таргалуулахгүй. Өдөр болго идэж болно. Яагаад таргалуулахгүй гэж за Улаанбуудаа дотроо 2 янз байд юм байна. Нэг нь зөөлөн, нэг нь хатуу. Тэгвэл хатуу Улаанбуудаагаар хийсэн Мотлоо гомин маань таргалуулахгүй. Бас соус хийхэд нялцаахгүй, чанахад нялцаахгүй. Соусаа бүр гоё шингэн өөртөө. Ийм гоё гомин байгаа. Бүсгүүчүүдээ эзэгтэй нараа Мотлоо гомин Турк улсын. За ингээд гоминдоо өөр юу хийх вэ гэвэл бекон хийн, шарж хийн, жоохон сонгон хийн. Тэгээд соусаа би өөрөө гоё шинээр зураад энэ гоё слобода майонезаараа зураад өндөг тал хоёрыг хамттан шарна. Тэгээ яаж шарахын та нар дараах видеогоос хүлээн авч үзээрэй. Баярлалаа анхаарал тавьсанд. Өнөөдөр би энэ усыг бүтэн өдөржингөө ууж дуусгана. За ингээд бичлээ үзээрэй. За ажлаа дуусгаад ороод ирэхэд нь гал төлчгээд сайхан өглөөний цай хийчихээ сууж байна. За энэ гомингийн салат хийсэн. Та хэд гомингийн салат байдчихэ. Тэгэд надад гоё зүгээр ингээд цай. Бүх эзэгтэй нартаа кофе чанагчтай явж байгаа. Кофе гоё чанж өгöd байгаа. Хойлоо чинь сая инээж хөрөөл их л сайхан байсан шүү. Даа. Жаал. Өглөөний хоолд Өндрмэн гоё хоол идчихсэн шүү дээ өглөөний хоол. Тийш. Өө тий баярлалаа ихчээр авах гэсэн. Та энд ятан баг шүү. За тэгээд бичэн байна бүхэл үрийн дотроо хавчуурахтай, хавчуурахгүй, дээр шоколадтай, шоколадгүй гэд янз янз байгаа. Энэ нь бас хавартай чүү хоёр унд болж байна. Өдөө гэртээ гэр үлээрээ Өндрмэнийхээ өглөөний цай. Тийм. Анаа 700 км-аас ирж кофе чанж өгч яах нэг цул ойлгож байна. Тийм. Би хүүхдүүдэд бас юу ийсэн? Жимсний. Ийм гоё өтгөн хараа. Заас нэг цултаа өгнөө. Их цул энийг угаарай. Заяа. Аавч эртний кофе хийгээд хүүхдүүдэд смути хийсэн. 2 хэр чинь хэдэн онд гарсан юм бэ? 14 онд. 14 оны 3 сарын 31-нд. 3 сарын 31-нд. Анх 2 хөрөөнд гэдгээ яаж мэдсэн? Та эсвэл төлөвлөд юм уу? Үгүй. Өдрөөр нь. Яхад харууллаа. Бөөн баяр болсон. Ихрийн удантай юм уу?
урдамтай манай нөхрийн тал ихрийн урдамтай нэлээ. Манай ээж хэр Хүү ямар хөөрхий ээжийнх нь ихрийн удам. тийм байна. Бүр ээжийн ээж нь ихэр гоё юм те. Ээж ихэр. Хоёр эмэгтэй ихэр. Тэгсэн чинь манай хоёр ихэр чинь яг хоёлаа сууж те зэрэгцээд. Охин байна. Ганц олдсон боломж одоо цохоод Цохоод солоос зорж ирсэн амин гоё юм гэж. Тийш өглөөний унд нэгэндээ урам өглөө та нар. Миний тавгандаа тавиадаг. Орос сотон сайхан л янзын л гоё юм болж байна шүү дээ. Хоошор юм. За бараг л талхтай хуушуртай талхтай өндөгтэй хуушур. Ямар вэ? Ой. Баярлалаа. Тэгвэл 3 сарын 30-нд төрсөн 31-нд төрсөн гэдэг чинь юу юм бэ штэ? Эд мал төлөлттэй үеэр. Тий. Йоо, эцэгтэй мэттэй зэрэгцээл. Тэгээ яасан? Эмнэлэгт хэд хоног хөвцөө. Эмнэлэгт бараг сар хөвцсөн баг. За. 3 сарын ихэр ороод тэгэл төрөлтөө эмнэлэгт байж байгаа л тэгэл төрсөн шүү дээ. Хоёр ихэр болохоор эмчнэр нөх явуулт хүмүүлээ өдөө шнэ. Ааха. Сумын төвдөр. Тий. Эмнэлэгт. Сумын төвдөр. Аав нарын албанд төлөл малтайгаа. Аав төлмөлтэйгээ зурдаад ээж нь тэнд 2 хүүхэдтэйгээ. Тэгэл мэдээж аав ээжүүд зөндөө тэнд тусалж байгаа шүү дээ, тий. Аав их төв дээр аавын л байдаг байсан та. Гарч ирээд төрс гарч ирээд 14 хоног. Энэ бонк юм. Гүзэлж. Тэгээ энд ирээд гэртээ ирээд гэрийнхэн ер нь л хамаатан сата ах トゥ нар бүгд ирж тусалсан уу? Тусалсан. Эндээ тусал. Манай охины нэр хэм блэ? За нэрээ хэлчих. За нэрээ хэлээч. Ариун зол. Манай нөгөө ихрийн нэр хэм блэ? Ариун зол. Ариун болт. Инх зол. Том агагийн нэр хэм блэ? Биш дунд хүү. Том хүүгийн нэр хэм блэ? Санчир алт. Оо баярлалаа. Зүгээр бол байна. Санчир болт. За ийм хөрхөн 4 хүүхэдтэй. Бид 4 одоо ингээ гарч уул руу явнаа. Юу явахгүй. Яагаад? Яна. Яна хинэ. Чулуу яна. Тэгвэл таир ингэж миний бодлоор бол хараа. За эхлээл том хүү анхны хүү гээл санчир болтыг гарахад бол бөөм баяр. Тэ? Анхны хүү, том хүү, анхны хүүхэд гээл тэ. Тэгээ бичсэн чил эрэгтэй хоёр ихэр гараал. Эрэгтэй хоёр ихэр бүр тэ. Тэгэл ихэр гэж баярлаа. Тэгэл хүн болгонд энэ жалга усныхан хүртэл орж гарсан бөөн хөөр баяр. жалга усаараа баяр болсон. Тэгээ байж ангат баг нь охин гараад ирсэн чинь хүүе баг нь охин гэж баярлаа. Тэ? Таир ч их тийм төлөвлөлтийг зохион байгуулалттай хүмүүс шүү. Өстө гэр бүлийн бөөн баярууд шүү дээ. Чи тамбалаад ямар мэрэгчлээ болох юм? Яа, төлөвлөхгүй шүү дээ. Манай ариун зэл ямар мэрэгчлээ болъё гэж бодож байгаа. Эмч. Оо иймч чи өөрөө юу ч бодоогүй ч хүний имийг урдурмаар ч. Оо иймч болох юм уу? Манай хүү. Малчин болох юм уу? Аав дийтэйгээ байдаг. Аав биш. Энэ бүх юм мэдчихсэн биш. Та ямар мөрөдөлтэй? Би юу? Миний мөрөөдөл бол тийм ээ. Нэг тийм ухаантай эмээ болох. Анид ингэ чамшиг ахта жүжигчин болно гэж боддог байсан байхгүй юу? Тэгээд би жүжигчин болцсон л байгаа зү. Аав чирэн хүүхдэд ингэдэг гэж хэлсэн юм байгаа юу? Мэргэжил байхгүй. Бади. Юу хэдэ? Өглөө ингээ хичээлдээ явахдаа миний хүүхдүүд өвөөгийнхөөсөө явахдаа энэ ингээ өглөөний цай байгаа за. Энэ болохоор загсны юм хэлбэртэй өглөөний цай хийж байгаарай за. Ээжд нь хараа. Ээжд нь юм гоё. Үснэ. Яа. Энэ үснэ эндөө байгаа. Ийм үснээс үснэ эндөө хоёрын зүгтаа. Ээжд нь. Аа баярлалаа. Дан. Толгойг зөөх гэдэг штэ энэ. За энэ ингээд юу байгаа? Жигнөр бай. Оо. Ер нь чи надтай 2 өдөр цуг агараа заяа. Энэ ингээд жигнөр байгаа. Тэгээ хөөх юм олуулаа идэм чинь энэ жигнөрээр нөгөө доотлын сав нь болохоор
хоол хийдэг. Тагийн тавиал хоол хийчихнэ. Тэгээ нэг hot pot гэдэг чинь тэгээ нэг халуун тоогоо тэр бас халуун тоогоо олчихно. Голдоо эндээ тавьж байгаа л танаас ч нөгөө мотор ажилуулдаг гэсэн тий. Моторонда залгаал тэгэл маха нингэн гэрчиж байгаа сайхан чанаал нөгөө гоё юундаа дүрээл идэл ингээ hot pot гэж болно. Тэгэл бүх төрлийн ногоо жигнэн, дахианы мах, бүх төрлийн махыг бас жигнэн чанана. Тэгээ эзэгтэйдээ өгөөд эзэгтэй маань хүүхдүүдтэй нөхөртөө янз бүрийн гоё хоол хийж өгч байгаа. Аавд нь гоё өнөртүүлэгч авчирсан. Машины өнөртүүлэгч төрөл бүрээрээ байгаа. Тэгээ аавд бас юм шампунь нэг авчирсан. Энэ бүр 3 бэлэг гэсэн үг шүү дээ. Энэ шампуньд ангаараа үсээ угаачихна, нүүрээ угаачихна, биеэ угаачихна. Нэлээд олон төрлийн өнөртүүлэгч байгаа. Арама гэд манай Vivid зардаг. Одоо Vivid нэ. Vivid хийх хамаатай вэ? Vivid эхлээд инх цул хамаатай. Энэ ингээд Vivid дэлгүүрээс авсан. Инх цул та. Ийм хоолойтой цанц. Чамд ямар гоё цохино гэж энэ хараа. За энэ джинс өмд. Таалагдж байна уу? Тэгээ чамд ийм ганган готл авчирсан шүү дээ. Гоё юм. Бүгдийг Vivid-гээс авсан. Тэгээ би чамд бүр юу авчирсан гэж. Энэ бас номонгоос авсан номын электрониксын юм Enjoy-ийн зайгаа хийгээд угаадаг сойз автомат сойз. Хүүхдүүд шүдэ уух дуртай. Баярсан авир ээж рүү хараад. За ийм күртэг. Хатагтай ихцэл. Гой захаар энэ. Хөөх уурал. За энэ болохоор ариун болдих. За ноён ариун болдод юу байна гэж? Ийм цамц байна. Ийм өмд байна. За бас гутал байна. Тэгээ ийм гоё канттай күртэг. За тэгээ бас сойз. Vivid гэдгийг ойлгоцсон уу? Гүнж ариун цулдаа жим бальтаа авсан. Хавар өвөл өмсөд ороолт ороочод явж байхад ямар гоё гэж өнгөн. Дээр үед яг ээж нар ийм бальтаа өмсдөг гэсэн баг. Одоо эргэд модонд ор. За тэгэнгүүт миний охинд ийм гутал. За ингээ миний охин сайз. Гуталтай нийцлэхэн өгдөг бальтааныхаа дотор өмсөн ч гоё харагдахаар ийм цаамц. За. Ямар юм аа? За гоё үгээ гоё тод хэлээрээ. Одоо тамаагаад гинэ. Оо тийштэй. За том агаад нилээ их ажил хийдэг гэдэг юм засны гутал. За тэгээд ийм күртэг авсан хараа миний хөө том агаа. За маа том агаа. Vivid гэдэг дэлгүүр. Хотод нь 2 3 4 салбартай. Үнэн нь их боломж юм байхгүй юу? Нилээн хөөрхөн. Тэгэд Европын хувцснууд тэгээд бүр том жижиг бүх хүн таардаг бүх хувцснууд байгаа. Эзэгтэйдээ хүртэл тэндээс гоё нөгөө болцооны юм авсан. Тэг болцоо гэсэн чинь амар юмс. Драгон шүү дээ. Драгон дээр чи одоо манайхан чи орон нутгийн их ирж очдөг шүү дээ. Драгон дээр том салбар шинээр нэгдэж байгаа. Тийшээ орол. Тий. Би бол айгүй хурдан хугацаанд хүүхдүүдийн хувцсыг олцсон шүү. Бүх юм байна. За нэг иймэрхүү байна. Дажгүй юу? Vivid ямар байна? Энэ бол Vivid.
Энэний хана, эдний ханагаа их нь. Яасан. Хой хой. Энэ хараа. Энэ шинэ байхгүй, энэ ихнэ байхгүй. Тэгээд энэ ямааг хурах өгч шүү дээ. Сайн амлуулчих байгаа юм уу? Одоо ингээ энэ хоёр салахгүй юу? Ишиг ургандаа нэр өгдөг. Игцэл аль нь нэр өгсөн юм бэ? Угчаатай. Угчаатай гэж нэр өгсөн. За энэ хараа. Энэ нөхөр анх удаа өгч. Гурван таарсан юм байна. Бид гурав. Юм хшагаад иртэртэйгээс аваад. Апа. Апа. Зааря. За би ундрамагчтай мэхээртэй тас олж өгнө өнөөдөр. Өөр зарим нутагтад хайлмаг гэж ярьдаг. Энэ ингээ мэхээр нь. Одоо мэхээрээ тэрэмдэн. За нэг юм. Бор хурлаар хийсэн юм уу? Мэхээртэй. Мэхээр гэдэг чи юу лээ? Мэхээр гэж үү? Холгоны хоол гэсэн. Холгоны хоолыг хурааж авдаг. Холгоны хоолоо. Тийм мэхээрийн бор гэдэг нэг холгон байдгийг. За, тэгэл намар болохоор мэхээрээ нээж хурааж авдаг. ингээ амсч болно те. Гоё харагдаад байх юм. Нэх гоё. Нөгөө мойлтой тас шиг өнгөтэй. Ямар гоё юм бэ энэ? Юугаар өрмөр хийсэн мө? Өрмөр. Энэ өрмөр үү? Тий. Өрмөө хайлаад мэхээрээ хийгээд тэгээ жоохон баг зэргийн гурил хийгээл. Ямар гоё юмтай. За манай эцэгтэй айл ихнэр ах ямар вэ? Гоё. Сайхан антай өөр хөвгтүүдтэй. Сайхан өөр хөвгтүүдтэй. Өөрийнхөө юугаар бахархдаг вэ? Ханаарад илүү бахархдаг. Сайхан антай очирсан да. Тийм үү? Нэр тэлгүй байх юм те. Сэтгэлээр унсуу байдаг шүү дээ те. Ялангуяа эмгтээчүүд их сэтгэлээр ундаг шүү дээ. Чи яад сэтгэлээр унахаараа? Юм угаахлах дуртай. Ер нь юу сэтгэлдээ санаа нэг тавгүй болоод янз бүр болов. Шууд юм угаагаад унах уу?
тэгэж. Тэгэхээр яг бяцлал хийж ийн гэсэн үг. Тэр нэг гоё болт тайвшраал. Ууралж мөрлжсэн тэрийгэ мартаал. Наа ч бас гоё юм байна хараа. Хувц угаахаар цэвэрхэн болоо гараад ирнэ тий. Тэгэхээр бараг өөрийнхөө сэтгэл санаач гэсэн бас гоё цэвэрлж штэ тий. Ингээл гоё ингэж угааж ирсэн. Хувцсан гоё болоод гараад ирэнгүүт сэтгэл тайвшраал амраал тий. Таяр яасан. Чам бүр тэлмэн сумаас очиж авчирсан мó чи энд амьдардаг үсэн мó? Манай хүрэх энд байдаг байсан. Манай ихчийг авсан. Хүрэх. Тэгээд хүрээхийн дээр ирж байгаа л танилцсан та. Төртөгөө юу? Тий. Чамаг яасан сууж байгаа чи харцсан уу? Манай хүрээхийн дайл байдаг гэсэн аах. За. Тэгээл танилцсан. Гэрэл. Уцаар ярих уу яах вэ? Тэр үед чинь бид 2008 онд танилцж ирсэн. Тэгээ 11 онд төрмөө хийжсэн. 8 оны намын дараа тий. Тэгээ энд ирчээд яваад та яаж холбогддог гэсэн? Утсаар жим мобайл дөнгөж гараад шүлжээ анги тавигдчихсэн. Тэгэл утсаар мессеж л хийдэг байсан. Тэд чамаг явахаас өмнө сайн мэн гэдэг хэлсэн үү? Хэлсэн. Захиа өгсөн. Цаасан дээр өчөөд үү? Тий. Юу өчөчгөө? Тэгвэл тэр үедээ юу хөчлөжсэн. Тэгээ гэртээ очил байж чадахгүй гэстэй хүлээгээд хүрээ төрсэн. Нэг хоол болохоор нэг хунаа тэрэг байхгүй. Тэгээ мороор л нэг голдоо очдөг байсан шүү дээ. Хэдэн цаг явах вэ? Мороор ч одоо 60 км явжтэй Тосонгоос Тэлмээ ороход 60 км чи их штэ машинаар тэгээл нэг 2 хамгийн урд нь нэг цаг 30 минут яваад очсон гэж нэг ярьсан шүү дээ. Тавкад уу? Тий. Ямар гоё талд энэ уул талхтыг даавал тий. Тэгээ 3 жил үргэж байгаа судсан байна тий. Тий. Тэгээд 11 он төрмөө гээд. Танаа аавар зам залгалсан штэ бид нар. Тий. Тий. Хатам аавар нь тэгсэн чинь ачаа гуйсан. Хүүхнээ очиж гуйсан. Оцсон чи харин хатуу жил байна гэж цаатлын талаас жилийн дараа хормоо хийя өгөө ямар ч өглөө өгнөө. Гэхдээ жилийн дараа хийя гэсэн. Тэгээ яасан чи би яана тэгээд тайrast айгүй гондоо буцсан уу гэсэн чи авцсан юм чи өгнөгцсөн юм чи гээд хурмын таашлагдсан гэдэг чилээ. Тий хормын таашлагдсан. Тэ. Тэгэхээр энэ аав ээжүүдийн айхтар яриа байгаа байхгүй юу? Би чамд гоё юм авчирсан. Гоё юм ч хот бэлэг авчирсан. Энэ ямар ч юм танах төтөө дандаа энэ төмөр юм хэрэгэлдэм байх те сав суулга. Тий. Дандаа юм төмөр одоо энэ сав суулга хэрэгэлжээ гэж бид нар уриалаад байгаа байхгүй юу манай төсөл. Тэгээ ингээд энэ шанхыг бэлгэлж байна. За баярлалаа. Тэгэхээр олон хүнд олон цай чанж өгөх болтугай. Утгаж өгөх болтугай. Тэгээ би энэ одоо зам яваад бид нар Монкондигийн чихрийг хэрэглэнэ. Энэ юм шар сүний чихэр байна. Энэ тавхтаа хүмүүст ингээд нэгээл тавьж өгөөд. Энэ нөгөө гоё. Энэ дангаараа байдаг, энэ дангаараа байдаг, энэ дангаараа байдаг тий. Тэгээ энийг бас ингээд чихрийг гоё энэ болохоор нөгөө дөрвөн хүчтэй юм шиг байгаа. Би анх ганц луу байна гэж хараадсан байхгүй юу? Энэ цаасан дээрээ дөрвөн хүчтэй юм зурагтай гоё бэлгшээдэрсэн манай монголчууд тий. Тэгээ энэ чихрийг ингээд хүүхдүүд орж ирэх гэдэг юм тий. Тэгээд нөгөө эцэгтэй тас байгаа. Эцэгтэй тасыг хэрэгжилжсэн үү? Мэдчихсэн үү? Ер нь сонсчихсан. Сонсчихсэн үү? Тэгээ эцэгтэй таслахны эцэгтэй тасыг байнга авч явж байгаа. Тэгээ бүсгүүчүүдтэй эцэгтэй нартаа санал болгоод байгаа. Ямар нэгэн нөгөө химийн уусгагч бодис хэрэглээгүй. Тэгээ янз бүрийн амт үнэр байхгүй. Тийм болохоор ингээд шаарч хуурч хэрэглэхэд хүнсээ бүтээгдэхүүнээ хуурч хэрэглэхэд илүү тохиромжтой. Тэгээ дээрээс нь зүгээр салаатанд зүгээр бид нар ингээд хийдэг шүү дээ. Энгийн хэрэглэдэг шүү дээ шаарч ургуугаар тэгж идэхэд бас болно. Хэрэглэж болно. За ийм гоё тас байна. Тэгээд ийм 3 тас авчирсан. За баярлалаа. Чи юм угаахаар гоё тайвширдаг гэсэн шүү дээ тий. Хоёлаа бас жоохон угаах хувцснууд байгаа юу? Угаах хувцснууд байгаа. Хүүхдийн 2 3 хувцс байгаа. Тэгээ хүүхдүүдийн хувцсыг би угаадаг. Би ч гэсэн гоё юм бодож сумаар байна гэж. Юугаар удаа? Өөрсдөө нарваа. Нэг бол гараараа чугаасан болов. Гараараа угаах нь шууд ингээл үү? Нэтрэг байдаг штэ. Тий, нэтрэг гэдэг юм уу? Нэтрүүлэг гэдэг штэ би. Нэтрүүлэгч гэдэг нэтрэгч гэдэг. За яг нэтрэгээр нь явчих. Нэтрэг байгаа мó? Байгаа. Тэгэл давхар угаагаал. Тий. Хүй тэгвэл нэтрэгээрээ угаагаад угаалгын машиндаа ихэд мотор асаагаад.
Болно. Тэ. Энэ төслийн анхны зорилгууд бол яг зөв зорилгоо тавьсан байлээ. Олон эзэгтэй нартаа ингээд очиж тэ халаас ирээд энэ олуулаа ирээд ингээд бас нэг учиргүй айхтар туслаад бүх юмыг хөнгөвчилж өгöd байгаа юм байхгүй ч гэсэн нэг тийм гоё мэдрэмж өгöd явдаг юм шиг үлээ шүү дээ. Уйлаал үлддээ шүү дээ. Би уйлаал машинтаа суу. Тэгэл уйлж яснаа л за одоо дараагийн эзэгтэй минь ямар хүн байгаа вэ? Яалтчгүй л эзэгтэй эмэгтэй хүний нэвтрүүлэг. Эзэгтэй минь хоргонуудаа өгчих гад гарчлаа. Ер нь л их гадуур их ажил хийд юм байна да. Тэг би одоо хувцснууд агуулаа цөөхөн хувцсан юм байна. Тэг эзэгтийнхээ хэлснээр гой сэтгэлээ сэргэнэ. Сэтгэл сайхан л байна л да. Гэхдээ л одоо гэртээ очихгүй, хот руу орохгүй хэдэн чанчуу. Бас хотод санаа зовох ажил нэлээд байна. Бас тэгээд санаа завгүй л явж байна. Гэхдээ одоо бас гоё хувц суугаагаад эзэгтэй шиг гоё тайвширнаа. Ахын аргаар би бас эзэгтэй болгондоо нунтаг бэлгэлээд яваад байгаа. Угаалгын нунтаг. Зэ. Яна угаалгын машин минь уушлаарэ. Надад энэ нэдрэгээр угаах нь их сонирхолтой байна. Тэгээд их цөөхөн хувцас байна. Хажууд нь нэвтрүүлгээр угаах уучих. Бага хахад манай аав ээждэрээр хувц угаалгадаггүй байсан. Ер нь юм угаалгадаг хүнд юм барилдаггүй. Яа гэвэл ээж нь бүжигчин, охин нь жүжигчин болно гэд. Тэгээд юм гар нь нэвтэрч гин гэд. Тэгээ манай аав нөгөө байшинтаа угаачаад гэртээ очиж нэг гадаа айлууд амбарынхаа хажууд гитсэн дээр татдаг гэсэн байхгүй юу. Тэгээ аав болохоор өөрөө угаачаад ээжийг миний хөвшин гараад тогчих. Тэгэхгүй бол энэ тоё ерөөс юм уугахгүй ажилгүй гэж хэллээ. Аав гэртээ угаачаад ээжээр тохолдог байсан. Санагдчихлаа. Хайр энэ бол. Одоо ингээд ажилдаа орлоо. Дэлхийд дээр олон мянган мэргэжилтэй байдаг. Тэдний нэг нь гэрээ үүсгэж. Гэрээ үүсгэж гэдэг бол эзэгтэй туслах гэсэн үг. Тэгээ эзэгтэй туслах гэдэг хамгийн гол нь эзэгтэйтэйгээ тийм нэг тийм мандаа холбоотой байдаг юм. Happy Flowers гэдэг гэр цэвэрлэгийн компани байдаг. Энэ компанид болохоор уран хайртай бүхнийг тань халамжлана. Би ч гэсэн эзэгтэй туслах, эзэгтэй нарынхаа хайртай бүхнийг хамтд нь халамжлаад явж байгаа. Миний одоо тусалж байгаа зүйл гэх юм бол эзэгтэйдээ амрах боломж, эзэгтэйдээ өөр ажил хийх боломж, эзэгтэйдээ өшөө олон боломжийг олгож байгаа. Бас хамгийн гол нь урам зориг өгч байгаа. Тэгэхээр эзэгтэй туслах хамгийн гоё ажил. За би одоо ингэ ажиллаа. Өвдөж гинөө. Айгу. Ёо би стайр хүүхдээ юмс авч аваагүй юм байна. Энэ бол охид ажиллагаа. Ямар гоё юм гэж гоё гал төлцсөн халуун гэрт. Үс нь хатцсан байна ариун зүлэх. Та үсээ шүлжүүлэх юм уу, ороолох юм уу? Эмэгтэй хүмүүс чи яг ийм октын цагаар ингээд инээлдээл янз бүрийн юм яриад дуулж муулаад бүжиглдэг байхгүй. Манай энийг ингээд хаашлаа. Хөт байна. Хөт. Тэгээ ингээд массаж хийгээд оддтой тий. Зөөлгөн. За энэ хараа. За нүдэ энэ. Гоё айн шүү дээ. Эмэгтэй хүн нүрээд ингэж анж болохгүй шараа. Ингэж анж болохгүй шүү. Хөөхөө уруулах. Ямар чи ээжтэйгээ зөв ингэж сууч. За яг өөрөө ингэж. Нүрэ гоё. Нүдэ гоё ань л та. Ингээд за битээр үсээ оруулаа. За
гоё хэлж байна. Би ч одоо энэ олон хоногийг гэрээсээ олоо. Наадахаар ч л өөрийгөө дордож шít. За охид ажиллагаа англи хэл сураа сайн сураараа гэд заяа. Ханаа нэм Монгол англи ярьдаг шинэ үгийн ном. Энэ эрвэх юм уу? Мөн бай. За одоо энэ дээр даран заяа. Англиар хэлж байгаа. Монгол англиар нь. За ингэж сураарай за. Тэгээ их чин зааж өгөөд тэгээ энийг эхлүүлэхдээ заавал энэ эхлэхдээ нь дарна хууц солхон дээр. Тэгээ ингээд бүгдийг чийжлэрээ за. Тэгээ их ч айгүй гоё урт үстэй байна. Их ч тэгээд энэ хүүхдийн үсний цацлага заяа. Ийм гоё ийм цацлага байгаа. За симптомаги. Энэ ингээ гоё үнэртэй. Тэгээ үсэндээ ингээ цацчаар гоё үнэр үнэртэй. Үсийг гоё ингээ салгаад намирсан болгон заяа. Манай ариун зул үсээ тайрахгүй гэсэн. Тэгээд урт гоё үстэй шүднэ юмч. Яа нана жамэ. За. Энэ ингээ танай гэр бүлд дурсамж аз жаргал гэсэн альбом байгаа. Энд ингээд гоё зургнуудаа хийгэрээ. Танах альбом хэрэгэлдэг үү? Хэрэглэн гэхдээ одоохонд альбомгүй байгаа. За тэгээ энд гоё зургнуудаа хийгэрээ за. Ээж юу цоглуулдаг гэлээ? Эмэг бүгжлийг сонирхно, аяг тав гэх сонирхно. Харин эмэг бүгж цоглуулдаг гэхээр нь цоглуулганд нэмэр олох гээд ингээд авчирсан. За охтууд ээжийнхээ эмэг бүгжийг үзцгээе. За манай эцэгтэй. Ямар гоё юм бэ? За ингээд энэ дотор дандаа эмэг бүгжнүүд байгаа заяа. Тэгээ ээж нь ингээд цоглуулгандаа нэмэрлээд тэгээд дараа нь охтуудаа хаяа зүйлэх юм уу? За энэ ингээд хүзүний зүйл. Энийг ингээд хүзүндээ ингэж хийгээл. За ямар вэ? Энийг ингээд хараа. Ингээд зөчнө чинь. Ааха. За нэг юм зүйл. За энэ ээж эмэг. Энэ хараа. Цоглуулгандаас цөөж өгөх юм. За энэ. За энэ ээжийн бугуйвч. За ямар авдэ? Ингээд нөгөө бас энэ чихний мөгөрсний юм байхгүй юу? Ингээд энэ шиг ингээд зөчгөн. Яна энэ хараа ээжтэй харалтай. Гоё юм аа. Хагдан аягүй цагснаа. Хэл ээж хийг ингээ иш харт. Цагч нь. Яаж юу вэ? За одоо заяа. Бууч. Тэгээ энийг хоёлаа гоё нөгөө болзооны хэсэг дээрээ гоё тааруулсан. Болзоо. Одоо нэлээ орой болсон байгаа. Одоо би тэгэд унтах гэж байна. Намд эвэр таалагдаад байгаа байхгүй юу? За ингээд бид нар орой цасаад унтлаа. За манай эцэгтэй юм бэлийн өмсч хийдэг юм. Хив чин гарыг амар хуурай шатдаг байхгүй. Аа тийм. За энэ бол хивгүү. Хивг. Нэг хөхтэй ингэ шуудаг хийчих юм уу? Тий. Тэг нь Одоо энэ хивг худалдаж жаадаа болно. Бодлож байгаа нь. хэд их вэ одоо ингэ шуудаг? Энэ хэвг нь бол 25-аас 30 мянган хооронд. Нэг ширх шуудаад Нэг шуудаж ийн тий. Тий. Тэр өдөрт бараг нэг хэрэглэж байгаа юм шүү. Тий өдөрт нэг шуудагаар л цааш. Энэ тэгвэл хивг 25-аас 30 мянга гэд би энэ урагт тижэл авчирсан шүү дээ. Урагт тижэл чинь болохоор бараг 7 шуудаа хивгтэй тэнцдэг гэсэн шүү дээ. Яг нөгөө тижэл өгөх юугаараа шуудаа хивг 11 шуудаа өвс. Одоо энэ ийм уутай хэв зурж байгаа л өөр уутай хэв зурж чарах чинь идэхгүй шүү дээ. Сайн. Өөр болохоор Манайсаа дээр юм байна. Би бол уутан солигдсон үтгэл автан солигдсон байгаад мэдэхгүй идчихэж штэ.
Энэ одоо тэжил байн гохгүй 100-аас бусад үлрэх. 11 сарын 25-аас хэлдэг. Шилсэнтэй. Жил өгч ихсэн тийм энэ жил. Тэгэл өдөө хүртэл. Тайр тооцож үзсэн үү? Нэг малд хэдэн төгрөгийн тэжил өгч байгаа. Тэгээ нэг мал чинь нарийн тооцоо ерөнхийдөө ихий тэжих малын тооцоо нь таймд гаргаал тэжил аам л да. Тэгвэл ер нь бол тэгвэл нийт хэд болж байна? Нийтдээ бол тэгээ нэг 10 гаруй сая төгрөг болцсон. 10 гаруй сая төгрөгтэй. Тэгэл одоо бид нөгөө малынхаа махыг үнэтэй байна гээл тэгдэг тий. Тэгэхэд би бол үнэхээр их хэмиг анзаарч байна. Ингээд тэжээл тэгэл зөндөө тэжээлээс гадна өчнөө зардал та авч ирж байгаа бензин тий. Тэгэл хөдөлмөр гэл тэгэхэд чинь бас Тэгээд махан үнэтэй хэрний нөгөө түүхийд нь өлөг түүхийн үнэгүй штэ малын тий үлэм нөхий арьс ширн бол ямар ч хүн одоо энийгэл бид нар гоё үйлдвэрлэл хийгээд янз бүрийн юм хийвэл тий. Дотоодынхоо үйлдвэрлэл түүхийд ихий шиг үнэтэй ээж байгаа юм шиг. энд маань бол уг нь жоохон борлуулалт сайтай л байдаг л. Онцмалчтай Болж юм тий. дотоод иргэцээ. Адгийн атлан сумын төв давхсан чинь бензин тусаа юм чинь. Тайр оторт надад тавьсан гэсэн штэ. Өөртөө энд байсан уу? Тий хин Цагаан уул руу Сумруу 100 бог тавьсан юм. Дан төлөх нь 3 сар болгоо саяхан ачирсан. тий хин болох. ерөөсөө уцаар ирээд мал хөлсөөр харна гэсэн хүнд аваачаад өгч. Ямар ч танихгүй хүнд. Таньж мэддэг ах トゥ гүсээс сурлал хонмол харах юм байна өсөөр ондруулаад өгөөч гэж уцаар яриад. Ерөөсөө харж Ичнэний чи танилцаалаа шууд уцаар яриад Тий ачаа. сая мал авчирсан уу? авчирсан. За яаж ин тэр хүн маань хэр Тэр их сайн хүн. Тоо бүр ирсэн, минь ороод ирсэн. ямар мундаг хүн бэ? Хэдэн насны хүн юм? Миний л даваачлаа юм лөө. Ганц бие залуу юм уу? Эхнэр хөөгдтэй. Оо даваач лөө. Баяр хүргээ. Баярлалтай. Яасан мундаг тайр дараа жилээс даваачлаатай. Одоо бол байнга ирээд халбаат байгаа. Хөвсгөлийнх нь Тий. хүний итгэлийг даана гэж тий. Тэр бас Мундаг хүн. агуу чанар байгаа. Сайн хүн. Агуу бүр наад хүн чинь бүр өстой. Би очиж царийг нь харсан ч гэсэн. За. Тэр гайгүй хийж. Их би нэг ингэж үзэдгээ та. Өөрөө ажиллаж байгаа. Гайгүй. Гайгүй. Хүй дайжгүй. Энд нэг жоо асуудал байна. Ингээл авах уу? Тийм. Яа, бас тарган биш үү танаа атанууд? Тэжээлд зарим нь 12 сараас орсон, зарим нь саяхан орсон бас. Яа, одоо ингээл явах уу? Бүгдийг өчнө. Би ч шал өөр аргатай байна шүү дээ танаа. Хэлбэрчилж байгаа. Гүн онгоц хошуув чихээс ч одоо юм бүл шаардсан ажил болчихно. Аа, хошуу чиг тийм бэ. Зарим нь хошуу хийлгэхгүй адуунууд нь цаг өглөөнөө дүртэг өөцөлдөг ажиллагаа шүү дээ. Тэгэхээр ингээл та чи хуйлахнаа л үлдээ шүү дээ жижиг охинтойгоо. нэг цултаа авал. Нэг цалтайгаа. За хэвгрүүн. За нааша төгсөн шүү. Нааш нь зөөлөн дараараа 2 хөхтэй. За төгсөн шүү манайхаа. За харсан. Хараад ирж байна. Энэ ямар гоё зүстэй байна вэ? Шарга. Өснөс нь чолк тавьсан юм шиг. Царил. Оо хараа яг игэн цагсаад. Хужир ингэж тавьж өгдөг нөгөө өвөл тэгэл Энэ хоёр өстө замраг болгоо ичлаа. Айгу гоё шугамд орж ирсэн. чиглэл нүгэл. Ухаантайнууд нээш явж тэр доороос очиж идэх гэж шин. Гიშгтэйгөө цэврээ нийтэх гээд тахгүй бас. Ямар хөрх. Аа бас. Шиний одоо хамгийн жаргалтай байх вэ хаана гэдэг вэ? Ядууга бүгдийг бөгнүүлж чаа тэгэл нэг байж бас нэг сайхан шүү ирүүний жаргал эзгүүрээ гэчээр бас нэг сайхан байдгийг. Би ганцаараа жинхэнэ нэг задгүй аавна да шүү дээ. Ямар авда? Задгүй л аав шүү дээ. Заддгүй аав гэж. Хоолойныхоо чадлыг хүрэхгүй хүртэл тэгэл Захын хатанда хүртэл сонсогдтол. Жаргаж ш наадах чи би хүсэж идэх байхгүй юу? Ингээд хүмүүсээс ингээд нэг
Бүр нэг ингэж байгаа юм аа ингээ гарах хэвээр тий гоё ингээл чанга дуулмаар байл чанга дуулаад чанга нэмэр байл чанга нэгээл тий. Эхнэрийнхээ анх хараад юу таалагдсан бэ? Чи ахынтай суучхад нь олоод харсан юм шүү. Энэ дотор хүн чанар сэтгэл дотроос нь л юу таалагдсан та юм. Чи яг үгсэлхтэл мэдгэж байна. Харахгүй шүү дээ. Ах хүн ч бас мэдчихэж байгаа шүү дээ. Ерөнхий байгаа зан ааш. Тиймэрхүү удаа гээл ерөнхийдөө л өөрт. Тэгээ цаанаас заяасан зурсан зураг байдаг хэлэхтэй. За. Заяан л аваад ирсэн баг та тэгэл. Миний аниг Нэг сайн хүнтэй соон гэдэг нэг заяа байсан байх тий. Яс гоё энэ заяа наваад ирсэн гэж шүү дээ. Өдөрт хэд үнсэж байна? за орог тэр болгоны хүнсэд идэх юм даа өгнө. Аяахан үнсдэг юм аа өгнө. Тэр болгон уурлууч залус үе байлгүй яг хөө ихтэй уучлаад аныгаа уучлаарай гэл. Үнсхөө. Үнсэж. Одоо эмэгтэй хүн цаад чи хэлэхгүй л байгаа. Өөрөө ч тийм нэг мэдгүй байгаа. Өдөрт 3 4 удаа үнсэлгээ. Одоо чи ингээл өдөрт нэг 4 5 үнсэл бүр ер нь хажуудаа байвал барьж авч үнсэл бэлхүүс ирэн төврээрээ. Мөрийг минь дэвшээрээ гэдэг шиг ингээл явах юм бол эмэгтэй хүн чи бүр гоё идэх. Хэр гал юм бэ? Гайгүй ойрхон. Одоо битээ усан тавил. Би ингэж суугаад ингээ уулаараа сууж идэв. Заавалдаггүй шүү дээ. Оо яана. Би яах вэ? Ингээ эм ороод нэг хэсэг ингээ сууч маа. За тэгвэл явах уу? За яа. Одоо өсгөөчүүдийн цаг, огтын цаг бас байсан. Шин цаг нэмээ яваад ил нэвтрүүлэгтэй. Эцэгтэй нарыгаа гоёх, болзоонд сухыг арах илүү дуртай юм харахын тулд эцэгтэй туслах өөрөө хичээх ёстой. Ингээд эхлэе. Эцэгтийнхээ нүүрний будгийн арилга нь за энэ Isis Pharma гэдэг Францын арьс арчилгааны бүтээгдэхүүн байгаа. Тэгээ ер нь бол өглөө оройдоо энэгээр нүрээ хөвөнгөр хүн чингээгээд харчаад гарцаа. Би тэгээд энэ хэрэгэлсэн гоё арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд бэлгэлж байгаа. Сая шинээр нь задлсан. Тэгтээ бас өөрийгөө чамлаад байгаа шүү дээ. Юу одоо хэрвээ тэгэл Солонгосын ч юм уу, Америкийн ч юм уу олон хүн амтай газрын улсын нэг жүжигч ингээ эцэгтэй туслах хийгээд өөрийнхөө нутгаар явсан бол илүү л гоё юм өгөхөөсөн баг та. Тэгтээ ингээд бас чадлах ирээр ирээд байгаа да бас яг өөрийгөө тайвшруулад байгаа. Одоо ингээл энэ дээр чи дараа нь бол энэ нарны тас түрхээрээ за дээрээс нь бас нарны тас байгаа юм. Энэ бас Isis Pharma-гийн тэгэл тасаа түрх имрүү цэвэрлэл тасаа түрхэл нарны тасаа түрхчээл нэрээ би Note Cosmetic бүтээгдэхүүнүүдээр нүүрэнд бодно. Бүх эцэгтэй нараа бодсон. Тэгээд эцэгтэйд бас энийг бэлгэлж байгаа. Бүх 21 эцэгтэй болцооны гоёлд мен бүрээс дандаа цүнх гутал сонгож байгаа. Яагаад эцэгтэй туслах сонгоод байгаа юм бэ? Мен бүрээс. Мен бүр бол Испанийн брэнд. Тэгээд дээрэс нь боломжийн үнэтэй. Тэгээд загварлаг. Бүр чанартай. Хамгийн гол нь хотын төвд эхлүүрийн 2 давхардаг. Орж ирэл шууд татар өсчрэл харахад мен бүр. Манай эцэгтэй нарт бүгдэд нь таалагдж байгаа. Тэр тусам би баяртай байгаа.
систем. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Одоо би гал дүрлэлтсэн халуун фишингийн дэргэд халуун болзааны хоол хийх гэж байна. Би өөрөө шатаж байна. Ингээд эхлээд би та бүхэндээ эзэгтэй туслах ямар бүтээгдэхүүн хэрэглэдгийг танилцуулъя. Үзэгчид маань маш их асууж байгаа. Хоол хийдэг бүх материал бол номингийнх. Номин. За номингоос юу авсан бэ гэвэл номингийн 4 давхарт, эхлэлгүүрийн 4 давхарт байдаг Joseph гэд Английн миний үеийн ихэр хоёр залуугийн дэм дизайнер залуучуудын гоё брэнд байгаа. За энэ бол эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөх, асар богино хугацаанд хоол хийх гэл ингээл маш олон зүйлийг эзэгтэй нарт бий болгосон гоё брэнд байгаа. За жишээлбэл энэ чансан өндөг авах. За энэ бол би нэгөр сонгонд хэрчж байгаа. За төмс чипс хийхдээ төмсөө ингэж хэрчин. За тэгэл ер нь л бүх зүйлийг энэгээрээ ингэж хийчих юм бол аюу гоё үйлдвэрийн аргаар юм шиг юм хэрчсэн байдаг. За үүгээрээ би бол дандаа ногоо жимснүүдэд зордог. За энэ бол чансан гомын, чансан төмс, чансан өөр юу вэ? Бүгдийг уснаас ингээл хутгаал гаргаад ирдэг. За тэгээ та нар анзаарч байна уу? Хэлбэр дүрсний хувьд үнэхээр гайхамшигтай. Гэрт байхад гэрийн гал тогооны загвар дизайн, интерьер, дотоод огчлолтод бас хөрхөн гоё нөлөө үзүүлдэг. За тэгвэл одоо би ямар хоол хийхээ би та бүхэндээ танилцуулъя. За 2 хостоо зориулаад эхлээд би өндөгний салат хийн. 1-р хоол бол мэдээж брокколины цутан шил. 2-р хоол бөөрнгийн баг. Эзэгтэй туслах нь 11 сараас хойш маш урт замыг туулжээ. Энэ хугацаанд манай хөөрхөн эзэгтэй нарын маань болцоог чимж байсан энэ хүрэн ширээндээ энэ хөөрхөн сандалтаа баярлалаа. Яг гоё ингээл шинээрээ байж байгаад нь за мөн олон эзэгтэй нарт олон төрлийн аяг тавг ингээл солиол ерөөсө бараг тавтагдаагүй. Тэгээ энэ бүхнийг авчирсан Номин Home Style-ийн English Home, Wilmax, Nachtman брэндийнхэндээ баярлалаа. Та нар нэрээ ажил дээрээ бодож үзсэн үү? Тэгвэл манай 2 хос ажил дээрээ гэртээ халуухан болцоо хийх гэж байна. За бүгдээрээ хамтдаа харъя. Одоо би гэр эзнийг дуудлаа. Ороорой! Зэ? Та дэшээсөө? Ямар гоё болчихвэ манайч. Эзэгтэй туслах яг одоо баярлуулдаг хөшгөний өмнө зогсож байна. Энэ бол баярлуулдаг хөшг.
таныг ч, намайг ч, гэрээ эснийг ч, эцэгтэйг маань ч, үр хүүхдүүдийг нь ч баярлуулдаг. Ингээд энэ хөөрхөн баярлуулдаг хүчийг нээгдэхэд Завхан аймгийн Тосон цэвэр сумын оргих багийн малчин эзэгтэй мандах гэрэл маань гарч ирнэ. Гэр эзэн та хайраагаа хүлээж авахд бэлнэ үү? Билээ. Аха. Сэрээ. Аремент. Аремент. За яасан битэр нэлээ удсан уу бүсгүүчүүд? За нэлээ удлаа. Болцоонтой хэл яарлаа. Оо яарад байсан уу? Гэхдээ битэр удааг байхгүй юу? Яарахаар цаг явдаггүй байхгүй юу? Магадгүй. За эцэгтэй битэр ингээд талан тараг байгаа эцэгтэй маань өөрийгөө ерөөсөө тэгээд өөрөө талан олоод эхнэр нь ямар харагдаж байна гэдгийг хэлээд өгөөч. Эхнэр нь өөрөө мэдэхгүй байгаа. Урд нурднасаа л улмал хөөрхөн царайлаг болцсон юм шиг шүү дээ. За тэгвэл одоо болцож эхлэх үү? За таяр минь гоё. За энэ нэрэ ачиргал үсийн хамтай. Ямар ч махаараагүй. За таяр минь сайхан боллаарай. За тааштай бас амттай хийсэн банан, шоколад хоёроор зөөллөөд. Хаалт таалагдсан уу? Таалагдсан. Заашгүй юу. Энд чинь бас нэг сэтгэл амраадаг байхгүй юу? Болцоотой бэлэн бидтэй. Билээ. Хоол эцэн чи айгүй яаж ийн нозорч ийн. Чи өөрийгөө нэг сайхан 3 үгээр тодорхойлж хэлээч. За юуны түнд ханьтай уулын чинээ нүмертэй хань яваад бол бас өрөөрөө бахархдаг штэ бас. Хараа өөрийгөө өгсөн чинь ханаараа бахархт юм бэ те? Ийм хантай болсондоо бахархт юм бэ те? Өө ямар гоё юм. За хоёр дахь нь Дөрөв хөрхөн өвдөрүүлж өгсөн хүүхдүүдтэй өр хүүхдүүдрэл бас бахарханд та. миний хүүхдүүд гэл те. За гурав дахь нь За тэгээ энэ хорвоод мэдлүүлсэн аав ээжтэй бахархдаг. Нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаарт биш юм байна. Ерөөсөө л 3 бахархлана. Зэрэгцээд ээждэг. Ямар сэлүүх ухаантай хүн бэ? Би яг өөрийгөөс би бол үнэн ч мөрөн ч гэж ярина гэж бодохгүй юу? Нэрэл дандаа л чиний юм байгаа байхгүй тий? Тий. Тийм том 3 бахархалтай юм чинь чи бол бас л мундаг хүн байгаа байхгүй юу? Ямар гоё үг сонсож байгаа. За тэгвэл өөрөөрөндөө өөрийг бас гоё магтуулах гэсэн чи гоё бахархлана. За тэгвэл манай эзэгтэй чөдрөг нэг сайхан 3 үгээр нэг сайхан тодорхойлоод өгөөч. Нэн чих даруухан төлөв тайван хүлээцтэй. Тийм л сайхан та. Би ингээд яагаад ацын эзэгтэй бүхэндээ очивол нөхөртэй нь болзаа зохиоод байна гэж бид нар болохоор ингэдэм байна. Ер нь том жижиггүй, эр эмгүй хүнд ингээд баярлснаа нэхэд дотроо баярлаад идэг. Дотроо хүнийг хайрлаад идэг. Дотроо хүнд талархаад идэг тий. Дотроо аав ээжээрээ бахархаад идэг. Ялангуяа манай монголч. Тэг хэлдэггүй юм байна. Тэг яагаад гэвэл өөрөө дотроо бодож байгаа юм чинь хэлэх шаардлагагүй би угаасаа хайртай нөхөртэй би угаасаа өмнө нөхөр угаасаа юм байгаа юм чинь мондогдоо гэж дотроо бодоод идэг. Тэгээ би нөгөө ингээд болзаан дээр тэгэд нөгөө уулзаад юм ярихтаа хүртэл нэг юм
болцъё. Хоёлаа нэг гоё бай, тэ? Хоёлаа хуулруу нэг гоё чаны илэг жимснийхаа шүүсийг жүүсийг аваад гарыг идэх ч юм уу, тэ? Бид нар ингэж хийж байгаа юм а ч гэсэн юм гоёор илэрхийлэх ёстой юм байна. Тэгэхгүй бол нөгөө хажууд байгаа хүн өөрөө дотроо боддог мөртлөөсөө өрөөлөөс үг сонсохыг хичээгээд идэг. Хүсээд идэг. Тэр үг нь байхгүй болохоор жоох юм урам зориггүй болоод идэв юм байна. Тийм болохоор би ингээл аль болох олон хүнийг бие биендээ урмын үг хэлээсэ, хайраа байнга илчлээсэ, хүүхдүүдээ мундаг бол мундгийг хэлээсэ, хүнд баярлсан бол баярснаа хэлээсэ, гомдсон бол гомдсноо хэлээсэ гэж хүсээд идэг байхгүй юу? Тэгээ одоо чөдрөө чи эмэгтэй хүнийг яагаад ийм гоё эмэг зүүдэг гэж бодож байна? Бидний чих хүн магтах юм бол дотгошоогоо их гоё тийм сэрэггээр гоё дамжуулж өгдөг, сэтгэл сэрэгтэл дамжуулж өгдөг. Тэ бидний дотор тэнгууд бид нар чинь сэргээл тэ хэцүү хатуу үгийг бид нар сонсох юм бол бүр ингээд шантартал нь хүлээлгэж өгдөг энэ дотор. Тэгэхээр бид нар ч нэг юм гоё үг сонсох заяатай. Тэгэхээр чамын хэрэгтэй. Яг үнэ. Яг үнэ чөдрөж ястуугаж гоё үг хэлэх юм аа. Нэр бидний чих чинь хамгийн чамын хэрэгтэй. Бид нар чихээрээ дурладаг. Бид нар чихээрээ сонсдог тэг бүх юмыг тэгээ энэ чих чинь ингээд бие дотор бүх юмыг дамжуулаад өгöd. Тэгэхээр бид нарт айгүй гоё үг хэлж байгаарай. Ир имгүү. Бид нар ч гэсэн бас эмгтээчүүдтэй гоё үг хэлж байгаарай. Бид нар өөрсдөө гоё үг сонсохыг хүсдэг шигээ бусдад гоё үг хайрлаарай л гэдэг. Тэгэхээр миний чөдрөөстөө хайртай, чи хөөрхөн, гоё сайхныг байн хэлж байгаарай. За. Баярлалаа. Өдөр болгоос гоё үг сонсгон дээ. Чугн тэгээ ярьцсантаа л гэдэг. Яг эхлэхээс бас толгомдоо ташуу. Тэгтээ ажил хийхдээ ерөөсө толгомддгүй юм биш шүү дээ. Нэг төр 3-4 ажлыг зүгээр хийчихдэг гэж ярих амархан биш гэж юу? Хийчих шүү дээ. Суугаа. Энд чинь камер байгаа шүү дээ гэж. Миний эцэгтэй зориулаад, их нэртэй зориулаад нэг сайхан дууд болооч. За энэ сайхан болцоондоо хандаа зориулаад нэг дуу аялаа тэгэхэд. Үлэмжин чанара тоголодоро өнгөнө тонмал царайнэ үзэгсэлэнтэй сайхан царайги чинь хой үзээд ханашуги яанэн хо 세태게만 보라나마 За нэг юмэрхүү. Би энэ дууд нэг жаста бодоогүй. Энэ дууч нөгөө дуулахаар моджсэн ингэж сэлэмтэл гэж ярьдаг юм. Ямар гоё дуу нэ. Дуу зориулаад дуулчих ба. Баярлалаа. Гоё дуудаж гсэн дээ. За тэгээд хоёр сайхан хостойгоо 2 өдрийг жаргаж өнгөрөөлөө. Олон зүйлийг би сурч авлаа. Тайрын үйлдэл, харц, тэгэл хүүхдүүдийн хүмүүжил, одоо энэ гадаа малын хашаа хороо гэл ингээл бүх зүйлээс би тайрыг ямар мундаг хүмүүс вэ гэдгийг мэдэрлээ. Тэгээ бас нэг хөөрхөн юм сайхан дүүнэр, 2 хөөрхөн дүү, 2 хөөрхөн найзтай боллоо. Дараа ирэхэд дэгдүүлээ буцаад ирэхэд булаг шиг, дайраад ирэхэд далай шиг. Бүх зүйл нь тэгш дүүрэн хүссэн сансан бүхэн хөдөлмөрлснийхөө хэрээр
бүр их амжилттай биелдэг тийм сайхан байгаарэ гэж өрөөё. Ерөөл Батар шиг. Одоо Яа, Ерөөл Батар шиг. бацаахан орших болтугай. Тэгээд одоо бид нар хол явна. Тэгээ ингээд тайргаа энэ болзоон дээр нь болзоогоо үргэлжлүүлээрэй гэж одоо хүсээд бид нь ингээд одоо оройтсан ч гэсэн замдаа гарлаа. Явна гэхэрч дасчичтэй. Тайр бас болзоон дээрээ хамгийн одоо намайг явснаас хойш хамгийн анхны болзоон дээрээ ийм гоё шоколадны цуглуулгыг ширээн дээр тавиараа за. За бисгут өгч гэдэг. Баярлалаа. Зүгээрээ. За ингээд өвчтөй нэг өчүүхэн гарамл миний ханыг энэ олоос зорж ирж хүндэлж дайлж сайлж сэтгэлийнхээ угаас сайхан 2 өдөр инээж өсч өнгөрөөсөнд талархлаа таньдаа. Зөвхөн маш их баярлалаа. Энэ манай завхны брэнд цайны идэ цайны иж бүртэл биш. Иж бүртэл. Ямар гоё энэ зааста маш их баярлалаа та хоёртаа. За харуулнаас би танаа энэ харал чи угаасаа идэд тусгацсан баг шиг тавган дэрсэн. Хаврын завгүй өдрүүдэд 2 хоногч гэсэн сайхан байлаа. Хөлгөөр болоод хүүхдүүд маань сургуулаас ирсэн нэг ч хэлэхгүй бужигнаад том баггүйгээл хөөрцгөлж их сайхан 2 өдрийг өнгөрөөлөө. Эхэндээ их сандарч исэн. Сүүл рүүгээ дасаад хамгийн дотны найз шиг минь ус ундармагчтэйгээ ханыхаа тухай сайхан дурсамжуудыг сэргээж ярьсан. Тэр маань их сайхан байсан. Намайг тэгээд гоё чамин идэл дуртайг мэдээд гоё эмэг бүүж авчирч өгсөн. Тэрэнд нь яг авч байхдаа сэтгэлээ илэрхийлж чадаагүй. Тэгээд маш их баярлалаа. Гоё байсан. Бүх юм таалагдсан. Би нэг их гадагшаага тэр сэтгэлийнхаа хөрлөг гаргаж чаддаггүй. Ундрмагчтай ярилцаад их гоё сэтгэлээ онгоотлох гоё сайхан байсан. Их гоё болсон. Тэгээ ундрмагчтай маш их баярлалаа. Явлаа да. За баярлалаа. За сайн яваад зурсан ажлаа бүтээгээд сайн явцгаагаарай. Баярлалаа. Сайн сууж байгаарай. Баярлалаа. Мундаг. Дахиад бэлэг юм. Багийнхантайгаа замдаа идэрээ. За манай багийнхаа бүх дуртай юм идэх штэ. Оо ямар гоё. Энэ Монгол арх юм уу ч гэсэн. Монгол арх уу? Хэцүү мундаг идэгтэй шүү. Тэгээ сайн сууж байгаарай. Дараа жил цагаан сархан хайрамлыг хийж явуулнаа. Би нөгөө хайрын баг бүгдийг нэдэд дуусгацсан. За өстой баярлалаа. Хүш. Яа, за. Баярлалаа. Сайн сууж байгаарай. Манай дээрээ заяа. За үсэ. Айдэ шүү. За үсч. За сайн сууж байгаа юм уу за? За баярлалаа. За сайн явцгаагаарай. Шинэ өглөө эхэлж байна. Шөнийн 1 цаг болж байна. Тэгээ бид нар бас хол явна. Эртхэн зам төгөхгүй болохгүй. Тэгээ мөлхөөч шалтгоо жоохон явчаад гэгээ оронгот тавина. Хүүхдүүдийг үнсээд гараад ирсэн. Тэгээ өстө манайхны сэтгэлийг татсан хөөрхөн хүүхдүүдтэй. Тэгэл бүх зүйл сайхан байлаа. Баярлалаа. За маш их баярлалаа. За сайн яваа. Баяртай. Түр баяртай.
За баярлалаа.